нийт хуульчдаа мөн иргэдтэй энэ пробоно арга хэмжээнд амжилттай оролцохыг хүсэн өрөөё. Улсын хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулагдсан хуульчийн пробоно 2024 өдөртлөгт аймаг нийслэл тээвэр дүүргийн прокурорын газрын төлөөлөл оролцож 500 гаруй иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгч гомдол хүсэлтийг нь хүлээн авч ажиллалаа. Хуульчийн холбоон зохион байгуулж байгаа энэхүү ажил арга хэмжээнд прокурорын байгууллага одоо сүүлийн жилүүдэд маш олон идэвхтэй гэж оролцож ажиллаж байгаа. За өнөөдрийн энэ арга хэмжээнд нийслэлийн прокурорын газар, тээврийн прокурорын газар нь нийт 9 дүүргийнхаа прокурорын газрыг зохион байгуулан энэ ажил арга хэмжээнд оролцож байгаа. Иргэдийн зүгээс ихэвчлэн өөрөө хохирсон болон холбогдсон хэрэг маань одоо хэрхэн яаж шалгагдчих явж байгаа, ямар шатанд явж байгаа гэдэг талаар иргэд мэдээ төлөвлөгөө асууж байна. Бид нар бол одоо энэ талаар бас тухайн холбогдох прокурорын газрын удирдлага болон хяналт тавьж байгаа прокурортой уцаар шууд холбогдоод зөвхөн мэдээлэл өгөөд ингэ явж байна. Хоёрт нь бол бас прокурорын байгууллагын хийж байгаа хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээний талаар сурталчлах байдлаар бас хийж байгаа. Түүний хажуугаар бас гэмтэг зөрчөөс урьдчилан сэргийж чиглэлээр бас иргэдэд бас яриа таниулах хэлбэрээр бас яриад явж байна. Монголын хуульчдын холбооноос жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдөр хуульчийн пробоно өдрөлгийг Улаанбаатар хотод болон 21 аймагт нэгэн зэрэг явуулж гишүүн хуульчдынхаа сайн дурын оролцоо итгэх санаачлагад тулгуурлан иргэдэд хууль зүйн туслалцаа өмгөөллийн үйлчилгээ энэ төлбөргүй үзүүлдэг юм аа. Энэ хуульчийн пробоно гэдэг бол хуульчид өөрсдийн одоо сайн дурын үндсэн дээр өөрсдийн итгэх санаачлагаараа хуулийн одоо зөвлөгөө үйлчилгээг хариу төлбөргүйгээр одоо иргэдэд үзүүлж байгаа тэр сайн дурын үйл ажиллагаагийн нь пробоно гэдэг. Ер нь анх 2019 онд Монголын хуульчдын холбооны дэргэдэх хуульчин мэргэжлийн сайн дурын үйл ажиллагааг дэмжих хорооноос анх санаачилж одоо хийжсэн. Энэ жил бол 6 дахь удаа хийж байна. 23 байгууллага одоо энд тулгарсан байж байна. Тэгээ 23 байгууллагууд өөрсдийнхөө үйл ажиллагаа үйлчлэгээ яах нь нээлттэй үзүүлж байна. Улсын хэмжээнд бол яг энэ пробоно өдөртэй холбоотойгоор 15,000 орчим гэж хэлж байгаа. 15-аас 17,000 орчим иргэд яах нь үйлчлэгээ авдаг гэсэн ерөнхий тоо гарсан байдгийг. Хуулийг тэр болгон мэдээд идэггүй. Өөртөө тохиолдсон зүйл дээр хуулийнхаа ямар зүйл залтыг ч гэсэн мэдэхгүйгээс болж хохирох асуудал зөндөө их гарч байгаа шүү дээ. Өнөөдөр ингээд нэлээд олон байгууллагуудаар ингээд орж яваад тэгээ прокурорын байгууллага ингээд байжгаад бүр олзуурхаад прокурорудаас одоо би ингэсэн тэгсэн гэдэг надад хангалттай ойлгомжтой тайлбарлаж өгч шүү дээ. Тэгээ өөрийнхөө мэдэхгүй юмнуудыг мэдэж ингэж нээлттэй өдрөлийг хийнэ гэж хамгийн зөв юм байхгүй. Энэ бол маш чухал өдөрлөг байна. Монголчууд та бүхэн өдөр тутам хүний эрх зөрчигдөгөө. Өдөр тутам хүн хуулиар л амьсгалдаг. Тэгээ одоо манай прокурорын байгууллагатай би санал солилцлоо. Тэгээ үнэхээр одоо ингээд арга зүйн зөвлөгөө зөвлөмж ингээд гаргасан байдгийн байна. Үнэхээр иргэд рүүгээ чиглэсэн зөндөл юм хийдгийм байна. Прокурорын байгууллагатай, хууль шүүхийн байгууллагатай санал одоо солилцоо явж байна. За ингээд амжилт хүсье та бүхэндээ. Өдөрлөгийн үеэр иргэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл авахын зэрэгцээ харьяа прокурорын газруудад гомдол хүсэлтэд өгч байсан юм аа.